MCS Property компани бүтээн байгуулсан агаарын үйлгийн цэсэр үйлчлэгээний барилга байгууламж нь Монголд хамгийн том алгасалтай онгоцны цэсврийн төв юм аа. За энэхүү барилга байгууламжийг барьж явах явцад хамгийн төвөгчтэй шийдэл бол металл эцэг хэрхэн угсрах уу, хэрхэн өргөх үү гэдэг шийдэл байсан. За үндсэн 2 багныгаа эхэлж босгоод түүнийгээ төр тулаасаар тулж бэхлээд тэгээ үндсэн дам руу болох татангайгаа 100 тонны 1 кран, 300 тонны 1 кран буюу нийтдээ 2 кранаар нэгэн зэрэг өргөлт хийснээрээ хамгийн онцлог байгаа. Энэхүү урт хэмжээтэй татангайг өргөх нь өөрөө инженерингийн хувьд хамгийн төвөгтэй ажлуудын нэг байдаг. За энийг бол манай төсвийн багийнхан амжилттай угсарч гүйцэтгэсэн байгаа.